Эрхэм үд үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Гүндүгээр нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг тав хүндэд төлөвлөж байна. За энэ өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамарт Баянгор аймгийн цаг сумын хэрэг төх Монгол улсын начин. Даш дөржин зэрэн тогтох мөрлөн саацсан байна. Начин сайхан зүсч байна уу? Сайхан зүсч байна. Сайхан зүсч байна. За сайн яваад ирв. Нутгаар зуншлага сайхан байна уу? Ерөнхийдөө гайгүй байна. Нэг бороо гайгүй энэ их айтаан зам болцоорлох шиг шүү дээ. Утгатаа бас нэлийн байв сая. Тэглээ. За ойрд одоо тэгээд утгатаа байгаад байгаа болохоор бас барилдаж чадахгүй дуу байгаад ах шиг байна. Тэгээд хүмүүсээр нь одоо тэгээд бас нэг шийтгэлийн 2 жил өнгөрцөө одоо яагаад барилдахгүй байгаа юм бол одоо цэрэн тогтох барилдаасаа гэж өөрөө ч барилдахыг ер нь хүлээгээл байгаа болтой байна. Ер нь хизээс барилдах гэдэг байна. Ерөнхийдөө энэ 4 сартаа багтаад гарчээ гэж хэлсэн. За. Тэгээ сая манай төвчнийхэн ч нэг 15 хоног бараг 20 хоног Баянгорт очиж нэг сэргээлтийн бэлтгэл маягээд тэнд бэлтгэл дээр энэ хөлийнхөө савхын ясыг цуулаад Болчихсон. тэгээд одоо нөгөөх нь сайн болж өгөхгүй тэгээд наадамнаас өмнө гарч чадах нь үгүй. Тэгээд болохгүй тэгээд наадамнаа лимсэн гарна да. Одоо тэгээд бүхэл нэг хэсэг завсарлаад одоо барилдаанууд нэлээд их чимтэй өвлөөс эхлээл явлаа. Барилдааг нэлээд удсан байсан хүн хэр барилдмаар санагдчих. За ер нь бол төсөрч тийм байна. Энэ жил чинь нөгөө бүх ард түмний спартакиад тэгээд сая аймагтаа нэг чөлөөтэй аймгийн авраар орж үзлээ. За. Чөлөөтэй яав. Төрүүлсэй. Жодоо яагаад төрүүлж таагүй. Жодоог юм биш чөлөө төр төрүүлээд. Тэр жодоогийн дөрөв мөрөмж одоо ойлгох байсан. Гүн зүгээр л дэдгсэн тэгээд төвчний зах дээр очиод өөрөө даавал иргэцсэн тэгээд доор нь очиж цэвэр ялгдсан. Тэгэхгүй тэр одоо тэгээд дөрөв мөрөм нь бол ойлгох байсан. Барилдчих өөр болсон байх гэж бод. Барилдчих. Миний надамаг барилдах ч тийм байдгүй шээ. Ер нь үзэгчэд олон түмэн бас асуудлыг өөрөө яаж ярихыг нэлээд хүлээж байгаа бох тийм ээ. Юун тухай бол ойлгомжтой. 19 оны наадамд барилдаж 5 дав шоу хөрсөн. Допингийн шинжилгээнд бүдэрсэн хариу ирсэн. 2 жил эрхээ асуулсан. Өсөх хэдэр чимгээ оруулсан. 2 жил барилдахгүй байлаа. За яг тухайн үед бол багсах тайлбар өгсөн баг. Тэг ер нь энэ допинг гэдэг юмыг өөрөө чи хэрэглээд энэ шинжилгээнд бүдэрчвөө. Аль эсвэл одоо санаатаа санамсаргүй аль нь юм бэ? Энэ олон түмэн үзэгчдэд өнөөдөр нэг нэвтрүүлгийн хамаар морилон саацсан дээр нэг сайхан яриад байгаа ч. Өөрийн чаднаас одоо юу гарахыг сонсомоор байна. Энэ допингийг ер нь хүн болуулаар санаатай санамсаргүй л хэрэгжиж байгаа шүү дээ. Гэхдээ энэ дотор бол минийх бол би бол тайлбарлаж ирсэн. Би тэр Батнам гэдэг хүнээр би тэгвэл тэр цагаан дараа гэдэг юм хэлсэн. Би 18 онд начин болдог жилээ би ууныхаа булчингийн утгыг задлж авъя нэг ширхгийг хийлгэжсэн. Тэгээд энэ дэсийн допинг төрлийн юм гарах уу? Одоо Монгол улсын харьцаа бацаа явах үед хоёр байж хагаад зүг байж хагаад. За ийм гард юм уу? Үгүй тийм байхгүй асуудал байхгүй. За айл гэсэн. Одоо тэр жил бол допинг шинжилгээнээс миний асуул оройтой тийм юм бол гараагүй. Тэгээд 19 оны 5 сарын юуны барилдаанд дэрлээ би энэ Сэлэнгийн Баярбаатар начин амлаж байгаа 3 дээр. Тэгээ Баярбаатарт барилдчаад би шагаагаа бий болгоцсон юм. Тэгээд 41 овоогайг бол ингэ яваад лсэн. Тэгээд дуурн бэлтгэлээ өгөн тэр жил би их гайгүй байсан шүү дээ. Тэгээ гайгүй байсан юм чи одоо энэ жилийн наадамд нэг амжилт ах болж бодолтой боллоо. Эсвэл цолоо баталчих санаатай л байгаа шүү дээ хүн болгон дотроо. Тэгээд тэн дээр чинь 6 сарын 4-нд 5-нд болов Баянгор явж барилтаад. Тэгээ богдын наадам дээр богдод нэг уулын дахлахын наадам дээр барилтаж байгаа. Тэгээ би бүр хүндчил ирсэн байхгүй. Тэгээ энэ сүүж дээр ичээд ерөөсөө гიშгэж болохгүй ингээд хавтаад ингээд айтсан. Тэгээд нөгөө бахин дараа Батнам өгч ирсэн байсан. Талаанаа өөрөө тариунаас хийгээд өчөж бай. Би бол өөрөө гооч хэлсэн. Тэгээ яг юу гэж шагаандаа хийх юм. Тий. Шагаандаа хийлгээл тэр чинь хийгээл нэг 5-10 минут болоод өвдөж юм өвдгөө байждаг л байхгүй. За. Тэгээд тэрэн дээр бол яг би Батнам бөгшийг би буруутгаад байгаа юм бол баахгүй байхгүй. Надад энэ хүн надад допинг хийцэн гэдэг байдлаар нь би хэлээгүй.
Зүгээр би тэр өөрөө гуугаад хийлгэсэн учраас би энэс өөр тариа хийлгэхгүй. Тэгээ би хүмүүс нь тухайн үед хүмүүс нь тайлбарлаж хэлж байхдаа би миний гууж исэн юм л тэр штэ. Танд допинго дотор нь ялгаа салгачаа. Яг үнэхээр хүч тамир оруулдаг нь тэр төрлийн тариа нь муу юм уу биш юм уу? Зүгээр аль сүдийн допингийн төрөлд ордог. Гэхдээ хүч тамир оруулдаг нь бишээ гэдэг юмыг хоёр ялгаа салгаад өгчгөө. Энийг энэ ард түмэндээ ойлгуулаад зүгээр ойлгуулад өгч. Гүн чи нэг юм зүрхний юмнес болдгүй юм байна шүү. За нэг тэр даралтны юм болдгүй юм байна шүү гэдэг. Ийм ойлголтыг нэг гаргахгүй болохоор тэр чигээр нэг аваач ингээд нэг бүгдийн нэг тариа хийгээл тэгээд тэр нь нэг амар болоод ингээд хүч тамир оруулаад хүн алаа ичиж байгаа юм шиг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр бол тэрийг нэг сайхан дотор нь ялгаа салгаад ингээд нэг яахгүй бол энэ чинь бол нэг зүгээр л нэг ийм уусан болгонд допинг гараад байвал Монгол үндэсний бүгд барилдах болтгоо. Шинжлэгээ авдаг болвол тэгээ тэрнээс хойш бол тэгээд хин бэ гэдэгт юу нэрэгддэг юм байна шүү дээ. Тэгээд тэр Батнам гэдэг хүн чинь бол өөрөө яг уг үндсэн мэрэгжил нь бол малын эмч мэрэгжилтэй болтой хүн юм. Тэгээд одоо бүгчүүд гэмтэл бэртлээ хүний эмчээс асуух үед л малын эмч тэр очиод байдаг нь ямар учиртай юм бэ гэж одоо бас нийгэмд тийм шуум явдаг шүү дээ. Тэг яагаад заавал эмнэлэг дээр очиод үзүүлэхгүй тэр хүн дээр очижсэн юм. Тухайн үед нь би энэ цуу эрдэнэ гэдэг эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэжсэн бид нар. Тэгээд наадам бэлтгэл дээрээс тэр болон наашаа хот руу орж ирээд авахгүй 70-80 км цаас бид нар наашаа ингээ явах боломж байхгүй. Бэлтгэлтэй байдаг. Тэгээд дээрээс нь би тэр Батнам гэдэг үнэгүй би малын эмч гэж мэддэггүй. Зүгээр яг тиймэрхүү юм явсан гэхээр тэрийг хараагүй учраас би одоо тэр хүн малын эмч байж ингэсэн гэж юм ярих надад бодохгүй л. Уу яг хайсын малын эмнэлгийн сургуульд өссөн үний юм шиг байл. Тэр мөрийг бол одоо мэдэх юм алга. Тэгтээ бол тэр хүн бол малын ч хүний ч тэр бол эмч л бол эмч. Тэгтээ тэр бэлтгэл тийм юм даварна гэхээр сайн. Тэр миний булчингийн хуцаад орсон намайг би бол наадмаар барилдахаар гүйсэн шүү дээ. 18 онд уу? 18 жил. Одоо тэр хүнийг бол одоо малын эмч хүний эмч нь би мэддэг. Тэрээс бол ямар ч байсан эмчийн хувьд бол сайн эмч санагддаг шүү дээ. Тэгээд тэр 18 онд тэр цагаан тариал гэж яриад их ер нь яг ямар тун хэмжээтэй гадуур хаагуур зардаг ямар юм бэ тэр юм. Тэгвэл тэр бидэрт олдохгүй л гэдэг шүү дээ. Эмийн самангаар илбэг байдгүй юм уу? Мэдхгүй. Одоо аптекад ороод цагаан тариа авъя гэдэг л тааш. Мэдхгүй хайгаа юу байдаг л баг. Гэтэ тэр аптекаа тэр нэг нээлттэй зарагддаг юм биш баха. Цагаан тариаг нэг иймэрхүү хэмжээтэй юм байдаг шүү жижиг. 0.5 г. 0.5 г-аар авцал юм байна. Тийм өтгөндөө цагаан тариа байдаг шинхэн. Тийм цагаан тариа байдаг шүү. Тэгээ тэрийг 18 онд ер нь хэдий хийлгэсэн бэ? Би бол 18 онд нэг ширхэг хийлгэсэн. Наадмаас хэд хоногийн өмнө тэр 6 сарын 10 хэдэн юм лөө. Наадмаас нэг сар шахуу гэл өмнө юм та тий. Тийм нэг 25 хоногийн өмнө л байх. Сүүлд нь хийлгэхдээ тэр дараа жил нь хийлгэхдээ болохоор хэдэн ширхгийг хэдэн хавцаа хийсэн. 7 сарын 1-ээс би 9 хүртэл 10 хүртэл хийлгэсэн. Өдөр болгоо хийсэн. Өдөр болгоо. Яг бол бэлтгэлээ тасалчихгүй гэдэг. Бэлтгэлээ алдчихгүй тасалчихгүй гэж хийгээдсэн. Тэгээ би чинд улсын наадмын 3 дээр усын мөнгөөрийг авч барилтаад мөнгөөр дээр бас нэг эвгүй шигдсэн юм аа. Тэгээ би бүр өвчин намдаах юм уугаад лаа хийж барилдсан шүү дээ. Чирс амар өвчтэй битүү болттой ингээ байнгын худал дотор юм чинрээтэй байсан шүү дээ. Тэгээд одоо тэр допингийн шинжилгээнд бүдрэх болсон гол шалтгаан бол тэр цагаан тарианд байхад байна гэж. Тэгсэн чинь тэр цагаан тариаг би энэ Батнам гэдэг багшаас авч хийлгэсэ ингээд хэвлэл мэдээлэлээр ингээ ярьсан чинь нөгөөх нь үгүй гэж Батнам гэдэг хүн чинь би тэгм зэрэг тогтоход өгөөгүй. Тэгэнгүүт буцаагаад авсан юм чи энэ байна гэд дансны хуулгаа гаргаж ир тавиад тэр хүнтэй гүйлгээ хийснэ нотлсон. Тэгээ яагаад тэр Батнам багш гэдэг хүн чинь ингэж өөрт чинь цагаан тариа хийснэ мэлцэх болсон юм. Би бол одоо тэрний учрыг бол мэдэхгүй байна.
тэрнээс би Батнам гэдэг хүнтэй надад мөнгө хийгээд авах шаардлага байхгүй. Чи нэг ширхэг хэдээр авчихсан? Тэр чинь 150 байлгүй гэдэг. Тэр авцаал байсан. 100 мянган төгрөг байсан. Тэгээ би яг Батнам гэдэг хүнийг би буруутгаад байгаа юм биш байхгүй да. Энэ хүн надад допинг хийсэн, энэс болоо би хохирчлоо гэж яриаг байхгүй. Тэр дэрнгүү би өөрөө хийлгэцтэй. Би өөрөө гуйзаад би өөрөө барилдах гэдэг. Би өөрийнхөө төлөө байгаа болохоос би тэр хүний төлөө барилдах гэдэг юм биш байхгүй. Тэгээ би өөрөө хийлгэсэн учраас зүгээр яг надаас тэр нөгөө хүмүүс тухайн үед тэр хүмүүс айгуу буруу ойлголттой байсан нэг амар хүчтэй юм хэлсэн юм шиг юм ярьцгаад байсан. Нөгөө тэн дээр нэг няцаалт хийх маягтал юм ярьсан чинь намайг би бол тийм зэрэг дотоод тийм тарай хийгээгүй. Октосоо тийм байхгүй тэгээд тэгчтэй. Тэр нь харин ямар учир байх гэдэг юм бол мэдгүй. Би одоо тэрний учрыг ойлгохгүй. Тэгтээ яг зүгээр би хоёр тэгтээ дараа нь тэр асуудлынхаа талаар юу ярилцаагүй юу? Та яагаад тийг худлаа ярьж байгаа гэдэг? Одоо тэртээ дөрөнгө би бол тэгж л бодсон. Тэртээ дөрөнгө л надаас илэрсэн юм чинь тийм. Ямар нэгэн байдлаар илэрсэн юмыг би тэртээ дөрөнгө би мянга тайлбарлаад юм уу? Альсвал би тэр хүнийг буруутгаад ингээд амж утахгүй л байна. Зүгээр би өөрөө тэр авах ёстой шийтгэлээ аваад ингээд чимээгүй байл гэж бодсон. За шийтгэлийг бол одоо хэл чимээгүй тактик 2 жил чимгээ асуулаад эрхээ асуулаад ингээд үнэхээр нэг шийтгүүлсэн шиг л шийтгүүллээ тийм ээ. Энэ хугацаанд хүмүүс бол ингээд шүүх цагдаа ингээд явсаар байгаа янз янз болдог, зарим нь цолтойгоо үлддэг, зарим нь чимэгтэйгээ үлддэг, зарим нь эрхээ баг асуулдаг ч юм уу юм байдаг. Өөрийн чинь хувьд бол ингээд шийтгэлийг бол яг бүрэн дүүрэн ном журмынхаа дагуу ингээд хийдлээ. Гэтэл ингээд нөгөө хүмүүсийг шийдгэж байгаа шийтгэл харилцан адилгүй чиний өмнө чамтай хамт дараа нь ингээд допингийн шинжилгээд бүдэрсэн хүмүүс харилцан адилгүй шийтгэл идлээд эхлэхээр ганцаараа ингээд зүв зүгээр шүүх цагдаагаар явуулгүйгээр ингээд мөрөөрөө шийтгэлээ хүлээсэн хүнд ямар санагдчих. Багт тэр дөрөнгөл нэг л илэрсэн юм одоо бид нар тэгж одоо араас нь гойжхоно шүүх цагдаа яах вэ? Тэр дөрөнгөл илэрсэн бол илэрсэн зүгээр их бага хэмжээгээр байд юм уу гэдэг. Гэтэ надад яг шүүхтэй боломж байсан. Ягаад гэвэл тэр надад тайлбарлахтаа тэгжсэн. Одоо надаас яг ямар төрлийн бодис илэрсэн би мэдэхгүй. Яг тухайн үед одоо юу хийжсэн мэдэхгүй. Тэгээд ямар ч лсэн чамаас хэрвээ минийх нэг юм тэг 199 мөс рүү орцсон байсан бол би 6 сараар гасуулаад чимэгтэйг үлдэх боломж байсан юм байна гэдэг юм ярьжсэн тухай надад. Тэгсэн чинь хууль зүйн яамны хүн. Тэгээд минийх чинь тэгсэн чинь тэр нэг бүхэл 118 гарсан байсан байхгүй юу? Хамгийн бага хэмжээтэйгээд. Тэгээ ягаад энэ одоо ингээд минийх зүгээр тэг 118 банаар л юм биш үү? Ягаад нэг ингээд 6 сараар нь гасаад би чимэгтэйг үүдэж болдгоо юм гэдэг би тавьсан. Болдгоо маа надад чинь ингээд заавал энэ тэг 100-ны юунаас доошоо байж тэр нэг тэг 100-ны 60 эдмэд болохоор хүний биед байх ёстой ч гэнэ. Тэгдэм бай. Баатар цул начных болохоор тэгээд тэр хэмжээ нь баг гараад тэгээд 6 сараар их асуулаад цолтойгоо үлдсэн. Тэгээд нэг тийм тайлбар өгсөн. Тэгээд мэдгүй одоо тэгээд ер нь бол энэ нэг шийтгэл гэдэг юм чи над дээр л аюу хамгийн урд явагдсан юм шин. Тэгээд одоо бүгдэнд л яг нэг шийтгэлээ өгөх гээд байгаа бол бүгдэнд нь адилхан өгөл. Тэр допинго дотор нь ялгаж салгаж чадахгүй байгаа бол тийм үстэй бүгдэнд нь адилхан шийтгэл өгөл. Тэгээ бүгдөө адилхан хил амгүй шиг тэгээд хэрэгээ хийцсэн бол хийж чадсан шиг тэгээд хэрэгээ үлээгээ байж. Тэр би бол өөртөө буруутгаг. Тэр дөрвөн нэгэнд илэрсэн юм дээр одоо тэгэл араас нь ингээл яваалгүйгээл шүүх цагтаа болоод тах шаардлага байхгүй. Хариу нь яг уу ирээд ингээ харилцан адилгүй хүмүүс шийтгэл оноод юм байж. Шинжилгээ авах процесс нь өөрөх бодлонтой юм. Тухайн үед өөрөө бол одоо бас хэвлэл дээр ярьсан байсан тийм ээ. Тэр наадамд өнөө энэ жилээс эхлээд одоо хуучин бол гэрчтэй ордог гэдэг хүн дагуулж ордог байсан юм байна. Тэр наадмаас эхлээд гэрчхүү ордог боллоо гэсэн чинь би гэрчхүү орно гэд гэрчхүү ордог болсон гэхээр ганцаараа яваад орсон чинь дотор увсын нэмэрд нь Цагаанбаатар аврагтаа явж исэн.
тэр ямар учиртай ингээд иймэрхүү зүйлүүдийг хэвлэлээр ярьсан байсан. Тэрний талаар нэг яриач тэр шинжилгээ авах одоо яг юу болсон? 18 онд заавалчгүй нэг дивжинээс ажиллав. Явуулаад нэг хүн дагуулж ор тэгээд нэг юм гэрчтэй байх хэрэгтэй гэдэг юм орж. Тэгээ би дивжинийхаа хэм багш одоо аймгийн за Батгэрлагтай орж ирсэн. Тэгээ 19 онд би Батгэрлагыг дахиад Батгэрлагыг дагуулж орох гэж байна. Батгэрлагыг цуг ороо ял би таныг аварч байна. Гэсэн чинь за энэ жилээс эхлээд ингээд энэ допинг шинжилгээг гэрчгүй авч байгаа. Гээд 5-ын даваа дуусаад ороод дээлээ өмсөх оронд л нөгөө хүн ирдэг байхгүй допингийн контролын хүн чинь. За. Тэгээ ирээ гар үсэх зурсан тул тэр хүн намайг хаашаа л явна дагаад явчихна. За. Тэгээд доош яваад орчиж байгаа допингийн шинжилгээний өрөөр. Тэгээ бид нар чинь өдөр зөнгөө нөгөө бага ингээ өөс гарцсан хүмүүс мэдээж нэг шейх гэж болвол нэлээд болно шүү дээ. Тэгээд тэр дотор доор суугаал байгаа л. Тэгээ бид нар чинь 5-6-гийн даваа өдөр төргөж үтч чаддгүй шүү дээ. Шейх кулер доор байж лээ. Гарахгүй. Тэр хаашаа тэгж их барилчаад хөлсөөрөө тэгж ингэ шингээ алтчихаа тэр шээс гарахаа байчт юм уу? Яа. Тэгэн шүү дээ. Амар гээд шээс сүрүүлээд тэгээд хөлс гараад зүгээр болчихсон шүү дээ. Тийм. Тийм. Тэгэл бид нар өдөр төрөөнийхөө наадмыг чүлж чаддгүй тэр доромждаг байхгүй. Аа. Тэгээ би бол ямар нэг бол хардж байгаа. Яг яасан нэхэд. Тэр чи ингэдэг байхгүй. Одоо намайг чи өөрөө намайг чи допингийн төв ажилтан цаа. Намайг дагаад явчих. Аа. Миний ардлаа миний ажил хаанаас чи намайг хаашаа л явсан салахгүй. 0 орыг бол дагаж орно надтай зүгэл ор. Тэгэд ямар ч доор ганцаараа л шийсний савыг барьцаа ганцаараа л явчихсан шүү дээ. Биднэрт бол тэр шийсний сав муу бариад тэгж доогуур дээгүүр явна гэсэн байхгүй шүү дээ. Аа. Тэгээд тэр допингийн шинжилгээ авдаг өрөөнд дотор гадны хүн байдгүй л гэсэн шүү. Гадны хүн байдгүй. За шинжилгээ аваад бичиж байгаа 2 эмч нь байгаа. Тэр оронгууд шээхэд бидний хажууд чинь урдлаас камер аваа байж байгаа шүү дээ. Тэгээд хөндлөнгийн нөгөө юу жаа харж байгаа эмч нь байгаа. Цааталт нь Насанбат эмч нь байж. Тэгээд 4 хүн л байх ёстой л гэж би бол ойлгодог. За Цагаанбаатар гавьд гадны хүн үү? Гадны хүмүүстэй. Тэгээд ямар ч доор ганцаараа явж их Цагаанбаатар гавьд дээр сууж хахад би Цагаанбаатар гавьтыг бид дотор байсан гэдгээр л ярьж байгаа шүү. Гадны хүн гэдгээр. Тэрнээс ямар ч нэг ингээд хамгаалчлаа өнгөлжлөө гэж байгаа юм биш. Ямар ч нууд доор ганцаараа явчихсан. Шинэ хасаа барьцсан. Би тийм л юм ярьсан. Танагчгүй явжсэн. Тий. Аа. Тийм учраас л би тэрийг ямар ч нэг хардж байгаа гэдэг юм ярьж байгаа. Тэрнээс би хин нэг хүний хувийг буруутгаад байгаа юм байна. Тэгээд тэр шинжилгээ авч байгаа өрөө дотор гадны хүн багшгүй. Тэгээд шинжилгээ өгсөн хүмүүс ганц нэг нь төвчнийхээ багш магшиг дагуулж орж ирж шээсэн. Би бол ганцаар орсон шүү дээ. Тэгээд одоо жишээ нь нэмэртэн ачинтай тэр дотор тэгээ явж ихт нь хэлдэг юм уу? Энэ хүн чинь яагаад ганцаараа яваад байгаа юм бэ? Яагаад энэ дээр хянагч байхгүй байгаа юм? Ийм шаардлага тавьдаг юм. Адилхан шинжилгээ өгөх гэж байгаа хүмүүс байж. Тэгээд бидний шинж цааш ор гэж оруулчихж байгаа юм чам. Аа. Нэмэртэн доор байжсэн. Аа. Тэгээд одоо тэр үгэн төрийн оронд тэгээд тэр өрөөнд дотор орчвол тэр гарахгүй шүү дээ. Тэгээд доор чинь 4-5 болоо тэгээд сурынхантай нийлсэн тэгээд сууж тус тугаал. Тэр одоо 19 оны наадмын допингийн шинжилгээний хариуцлагт уужаантай зарлагдсан шүү дээ. Бүгдэнд нь утсаар мэдэгдсэн юм байна. Тэгэнгүүт Содондор Жарслангаас эхлээд одоо ингээд шуурсан шинжилгээнд хамрагдсан бүх хөгчүүд лайв хийгээд утсаараа бичлэг хийгээд заав надад одоо шинжилгээний хариу ирсэн, зүгээр гарсан, сөрөг гарсан ингээд бүгдээрээ мэдээлэл хийцэн. 16 хүний 15 нь хийцэн. 2 хүн гарсан гэдэг. 14 хийх ёстой байтал 15 хийцэн тий. Оюун бол арслангаас бусдна. Тэг өөрөө хүртэл тэр дотор за надаас юм гараагүй гэд. Тэгээ яагаад тийм мэдээлэл хийх болсон юм? Өөрөөс чи илэрсэн багт чинь. Гүг тэр чи ингэсэн байхгүй юу? Тэр яг допингийн юу чинь зарлалаа гэхэд би хөдөө явсан. За. Тэгээ би дөнгөж сүлжээ ороод ирсэн чинь над руу нэг 99.11 гэхэд би одоо тухайн үед сайн санахгүй байна. Нэг дугаараас залгсан байхгүй юу? За. Тэгээд допингийн шинжилгээний хариу ирсэн. Таны юунаас шинжилгээний хариу
шинжилгээний хариунаас чинь хориотой юм бодис илрээгүй гэд тасалсан байхгүй да. Өөрөөсөө тэр албаны хүмүүсээс нь залгаж сөрөг гисэн гэдгийг чи хэлсэн юм. Одоо надад бол тийм л юм хэлсэн заяа. За яг тийм тэр би одоо тийм ямар тийм хүн гэдэг ч юм тийм яриагүйгээр надад тэгсэн байхгүй юу. Аха. Тэгээ би хөдөө тэр чинь нөгөө Баян хонгорын шигшмэл ур тэгээд болоод тэнд нэг наадам болоод би тэнд барилдчиад ирсэн. Аха. Тэнгүүтээ тэр өдрөө шууд наашаагаар арангаар хошоо юугаар арангаа яваад. Аха. За арангаа би юуны гол төрлөө. Хүрний ажил дээр зогсож чад. Хийчээ яваад өгөхгүй юу. Тэр нөгөө надаас имэйлрэг өгдөг бичлэгээ хийчээд өө. Тэгээ яваад өгсөн. Тэгээ яваад хөдөө очиж 2 онцоод буцаад тэр нэг чулуутын тэр цааталтай өгсөн юм шиг үлээ. Тэрхийн цагаан нуур зэрэг за. Тэгээ ороод ирсэн чинь намайг залгсан байхгүй юу. Би одоо энэ тэр тухайн үед нэрийг санахгүй байна хэвлээ. Хөл зүйн ажил тэр юуны нарийн бичгийн дараа байна. Чамаас юм хориотой юм бодис илэрсэ. Чи яагаад ингэж ийм мэдгэл хийж байгаа. За над руу нэгдүгээр ингэж ярьсан. За тэгээд би ингэж ярьсан би сүлжээгүй байсан. Тийм учраас би ингэж мэдгэл хийхгүй яах вэ? Тэгэл би загнуудаа л өнгөрсөн шүү дээ. За уучлаарай би тэгвэл ингээд буруу юм хийсэн миний буруу миний алдаа. Тэ. Тэгээ би тухайн үед тэр бичлэгээ устгасан чи тэгээд цааш наваа хвчлээсэн мэдгүй. Тэгээд за чи тэгвэл маргааш өглөө юун дээр хул зүй ам дээр ирж уулзаа. гэдэг чинь 8 сарын 10 билүү 11 билүү. Ихээр л. Тэгээ би өөрөө ирж уулзаад за чамаас юм марцсан байна гэдэг нь тэгж мэдсэн байхгүй. Тэгээд тэр одоо албаны хүмүүст нь үгүй над руу энэ дугаараас ингэ ярьсан шүү дээ. Эн чинь хэн байсан? Энэ тэгвэл яагаад над руу ингэж ярих болсон гэдгийг нь буцаагаад яагаад тэднэрт өөрцөн тавиад асуугаад тэр хүний тэрийг тавиад тэр хүний чи олсон шүү дээ. Хэн байсан тэр нэг. Одоо тэр хүнийг хэлээд яах вэ? За. Тэгсэн чинь тэр хүн тэгээ яасан тэр. Тэгсэн чинь тэгээд энэ яагаад ингэж байгаа гэдгсэн. Яг тэр хүнийг олцсон юм. За. Тэгээ олоод ингэсэн чинь тэр нь яг нэг юу байсан юм хэлээ л дээ. Сэтгүүлч хүн байсан. За. Тий. Тэгээ яг тэр нөгөө юу гэдэг хүмүүсийн нэг хардлага яваад байсан шүү дээ. За. Оюун болдны ямар ч гэдэг юм уу? Уран техник үлдээдээс хүмүүст нэгээд. Тэгээд тэн дээр чинь сүүлд нь хийн тунаад үлдсэн байла. Би байхгүй Ням Эрдэнэ хийн байлаа ингээд байсан чинь Ням Эрдэнэ оюун бол 2 тунаад үлдсэн байсан байхгүй юу? Сүүлд нь. Тэгсэн чинь гар чинь чамаас юм илрээгүй юм байна гэд над руу тэгээ ярьсан байгаа байхгүй юу? Тоглоод. За. Тийм. Тэгээд нөгөөдхөнд би итгэцэн тавьчихаа өдөө явцдаг. Тэр өндөр чи нөгөө утас нь холбогдохгүй байсан учраас тэр хүмүүс чинь ингээд араас нь ингээд өгөө залгаалсан юм байлаа л дээ. Хүмүүс рүү. Тэгээ би бол яг тэгээ сүүлдэн тэр хүнээс өөрөөр нууцлах болгуулсан. Тийм болсон. Дондор нь хүн орж ирээ байлаа тарьсан байх юм шүү тий. Тэгээд тэр нөхрөөс чи болж би чи бахан загнуулсан шүү дээ. Тэр дөөр үзчихсэн. Тийм одоо хариуцлага та юм дээр тэгж тийм үү. Намайг амхандаа баярлуулж байгаа царай юм шиг байна. Тэгтээ би бол угсаа өрөөс юм гарна гэж боддог хүнд ойлгомжтой юм чинь. Допингийн шинжилгээ гэдэг дээр яг л мандаж яваа үедээ бүдэрчлээ л дээ. Сайхан өсгөх өдөр начин болоод. Ингээд яваад ирэхээр ер нь өнгөтэй өттэй яваа хүний хүн бүхэн шавдаг. Найз нөхдөж олон болсон баг. Зүгээр энэ асуудалд ороод ирэхин цагт нийгэм яаж хүлээж авах юм. Одоо зүгээр сайн уу гэд ирж байгаа 2 ондоо шүү дээ. Тэг. Юм бэлдэх татж байгаа юм шиг тий. Тэгээ өсөдөр болцсон тэгэл яг уулсанд бол авцсан хүн болгоно тийм байлаа шүү дээ. Найр тавиал. Манад орхоо л да за ууж идэлсэн хүмүүс. Хүмүүс яагаад ингэ зүгээр нэг зангаараа байж болдгоо юм. Хүн яг алдаж болно шүү дээ. Санаатай ч бай санамсрууч хүн мууч муу мухай хийдэг л байхгүй. Чиний өөрөө хийхгүй гэж бодож байгаа ч гэсэн. Тэгээ би бол өдөж л утас зүгээр хүнд яг жинхэнэ найз л үлддэг юм бэл.
юм байсан. Намайг сумын зам байхад намайг залуу хөлт байхаас найдалсан. Нойнод тутсан надад. Бусд нь бол за энэтэй одоо ингээд нэг дуусч байгаа хэтээд юм боддог. Үгүй шүү дээ би залуу юм байна. Одоо зүгээр ядтахнаа би нэг 34 5 хүрсэн байсан бол дам алах. Харих нас болсон байсан бол тий. Тэгтээ бас 2 жил барилдахгүй байд чи яасан. Хэцүү юм биш. Тэгэл наадам болохоор уур үрэл. Истэ шанаг аа шитчмээр юм шиг. Бачууртал. Тэгээд тэр үеийг ер нь яаж тавч юм? Нуу тэгэл. Сайхан шүү бүх үзэл. Дотроо л уралдаад байж та гаднаа сайхан үг байгаад тий. Тэг би ч нэг техник дутгшоо болохоор нэг хүнд ингэж гадагшин гэж юм аа гаргаж чаддгүй. Тэг байж байгаа тэр нэг гарахаараа тэгээд зарим нэг хүмүүсийг жоон гомдооч гадаад талтай. Тийм л. Яг түр ер нь хин юм бэ гэдэг танигдчих юм. Тэгээд тэр бол одоо нэг олон юм яриад ингээд амар бол. Гомдоод таних тий. Яг л тэгээд нас залуу байна. Одоо дөнгөж 30 нас хүрч байна. Зарилдахыг эсэргэтсэн байна. 30 хүрчтэй шүү дээ. Ер нь тэгээд энэ 2 жил өнжидсэн хугацааны форум ер нь хэр буцаж хурдан сэрхэхээр байна. Гэтэ яг би нөгөө урд нь спортоор хичээлсэн болохоор харьцангуй хурдан байт юм. Хаг хурдан сэргэгдэв юм байна. Яг нөгөө хуучин темптэй байсан бэлтгэлүүдээ хийгээд ирэхлээр тэгэхгүй зүгээр ингээд алсаас нь ингээд байвал бас сэрхэх хэрэгэл юм. Тэгээд яг нөгөө хуучин темптэй ороод ингээд яваад тахлаар буцаад одоо харин зүгээр яг жин жоон багассан болохоос бол бусдаар бол гайгүй байгаа шүү дээ. Хүмүүс чинь барилдахгүй бэлтгэл хийхгүй байхаар харин жин улам явцдаг биш юм. Үгүй шүү дээ. Би ч бэлтгэл хийхгүй бол тураалаа шүү дээ. Тийм. Бэлтгэл хийгээд л хөөгөө. Бэлтгэл хийвэл тэгэл нэмэл даргалаа л. Хийснээр л даргалдана шүү дээ. Ер нь начин болсон начин батлах үеийн жингүүд хэд байсан? Одоо хэдтэй болчиход байна? Би яг начин болдог жил би 124 байсан. Чөлөөтэй үн чинь шил байсан юм шүү дээ. Тэгээд өсгөдрөө болдог жил чинь би 139 байсан шүү. 130 42 үрээд ихний юмс юм шүү дээ. Тийм шүү дээ. Амар болсон. Өөрөө хөдөлж чадахгүй юм шүү дээ. Тэгээ нэг 2 3 жил хасаад надад бэлтгэлтэй тэгэл орчихсон. Одоо бол яг сайхан 25 байна. Ер нь бол нэг ирэл барьчих гал шүү дээ. Форумд орчих гал. Монгол бүх гэдэг бол өөрөө муухагаасаа илүү сайн сайхан давмгаалсан Монголын бахархал төв соёл тийм ээ. Энэ одоо сайхан бүхий замд яаж одоо анх орж ивэ? Би ч ерөөсөө тэг барилд гэж боддгүйсэн шүү дээ. За. Боддоггүй яаж тэгдвэс. Тэгээд тэр 2006 онд тийм баха. Одоо ерөөхдөө төгсөөсөн батлага марафонд очиод нэг хүүхдийн барилт хийсэн. Тэгээд тэрэнд бид хоёрын давд очдөг лөө. Яадаг л. Хоёрын давд очсон. Тэгээ нөгөө төрөөсөн хүүхдийн гот руу бүхэн сургуульд авч явахын ярьдаг армаар тэр хүртэл юм болж байгаа шүү дээ. Тэгээ би хоёрын давд очсон. Судлаа одоо юм гот руу бүхэн сургууль мургууд явж утлаа юм байна да гэж бодчихсон. Тэгээд нөгөө хүүхдийн барилтаа дуусаад намайг дууддаг байхгүй юу. Тэр нэг томтлолтыг аваад ирээдсэн. Тэгээд тухай чинь би 4 он юм биш үү тэр чинь. Би 4-р юм байсан гэж байна. Тэгээд дууцнаа гэж чи барилдах дуртай юу гэхээр дуртай гэж хэлсэн. Тэгээд чи юу яах аав ээж мичиг дагуулад нэг үрээд уулзъя. Хот дөрөв гэсэн. Гүү. Зүгээр тэндээ тий. Сум дээр манаас нь төс. Тэгээд би ээж аваарт ч хэлсэн чинь аав нэг тоохгүй байна. Тэгээ ээж ёо хэлмэгүй ёо зүг авч уулзаад. Тэгээ ээж намайг дагуулчихад. Танаа хөгт чинь бүх болохоор юм шиг. Та нэг дараачлаас энэ өвлөс ч юм уу гот руу аваад ирэх боломж байгаа юм. Тэгээ би энэ сургууль мөргөлд төд бөмбөгийг би дагаад. Бүх болгоо яа нөхдөг гэдэг. Тэгээ би чинь 2005 оны
намар ирчихсэн юм. Аа. Тэгээ хорооллын тэр 85 дуус сургуульд ороод тэгээд спортын дугаар дээр хамгийн анх энэ шир багшийн секцэнд ирж орж ирсэн. Аа. Тэгэл нэг жил бэлтгэл хийж байгаа ч тэгээд жоохон хөвчт гэрээ санана. Амар үлсэн. Тэгэл өглөө 10 дугаар оруулаад сарал спортын дугаард яг нэг автобус суугаад явна. Аа. Гэрээ амар их сандагч би. Хинийд байсан юм. Энд манай ах их байдаг гэсэн. Манай ээжийн дүүгийнх нь. Аа. Тэгээд тэд нар ч нөгөө байхаасаа байхгүй нэг байнгын өвдөөгөө явдаг. Тэгээд би бараг ганцаараа байна. Тэгээд гэрээ сан бүтэхгүй шүү дээ. Айлын гэр сайхан өөрийнхөө гэрийг санана. Тэгээд одоо дүүсэн. Хороолын 85 дуус бол. Тэгээд энэ хотын чих нь хөдөөний хүмүүс ч амар их ялгуур үздэг байсан шүү дээ. Хөдөөнөөс ирсэн хүүхд тэгээд ингээд. Аа. Гадуур. Тий, гадуурхаад байдагсан. Тоо биш том битэж байсан. Тэгээд намайг нойд руу оруулж өдөр мөдөр нойд руу оруулж оддог байхгүй. Аа. Нийлж одод нь тараа явахаар би нэг нь зодчихно. Тэгээд сүйдээ би буруутан болоод хөөгдөд. Сургуулаасаа юу? Жаа нөө гэдэг. Наадах бүтэхгүй байл. Юу яа. Тэр бүхэн сургууль мургуул байдаг тэрэнд нь ороод. Цотор сургууль мургуул байдаг бол. Аа. Удахгүй нэг айл хөвгт алдсан бол яах вэ? Ингэж их зодоо хийж байгаа жоохон хөвгт байж тэгээд. Тэгээд шалгалт өгөөд шууд 8 дугаар ангид төгсгөөд шонхрол лицейс дуруулсан ш нь. Аа. 15 та нэг 14-т оруулчихсан ш нь. Тэгээ яах ч болохоо шонхортоор. Тэгээ 2 жил болоод төгсөөд. Тэгээ нэг бэлтгэл хийж шалаагүй юм уу. Нэг алтан гоо ингээл явуулдаг. Тэгээ 2007 оны намар урагшаа буусан гэж хөөд бэлтгэл гарцсан чинь. Нав дуутсан. Хин. Жинка батлага. Жинкэгч. Чи Баянгол төр хүрээд ирэн Японоос хүмүүс ирсэн байна. Хүүхд авч явна гэдэг. Чи хүрээд ир. За. Тэгээ би Баянгол төр ирээд. Баянголын 2 дахь ресторан хуцаатай шалдаалхаад ингээд. Япон багшны ирсэн хараа байж. Тэгээд тухайн үед нь тэр авраг дээр тэр нэг сонгон шалгуулалтаа явуулаад хүүхдээ авцсан байсан юм байна л дээ. Ааз. Тэгээ нэг л хүүхдээ авна гэсэн юм чинь. Тэгээ нэг хүүхдээ авна гэсэн байж хаад ерөөсөө энийг авъя гэд намайг аваад. Тэгээ хоёулаа явахаар болоо. Тэгээд 7 оны 10 сарын сүүлээр явсан маань 28 9 жил. Тэгээд ер нь бүх болох нь тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ Япон яваа хэдэн жил болсон юм? Японд би яг 4 жил болсон юм байна. 11 онд ирсэн юм уу тэгээд? Тэгэхээр өөрөө чинь одоо анх бүх болох юм байна гэдгийг таних бүхийн зам руу ер нь хөтлсөн хүн бол энэ Алтмаагийн Батлага гэдэг хүн юм биш үү? Тийм шүү дээ. Тэгээ энэ хотод ирсэн 86 мургааны сургуулаар хүүхдэн мөхц одоо бужигнуулаад энэ шонхрын лицей мэцэд нэг сурсан сураагүй хоёрын хооронд явж их үед тэр хүн ирнэ хаана висийг өөртөө юм хэлж зөвлөж чи ингэж тэгэж хийжсэн юм. Тэр үед чинь надад сар болгон 70,000 төгрөг цалин өгдөг гэсэн шүү дээ. Аа за. Тэгээд эхний нэг жил бол тэр нөгөө хороолт сургуульд байхад бол тийм байгаагүй. Аа. Тэгээ энэ шонхорт 9 дугаар ангид ороод та чи Баянгорынхоо бүгчүүдтэй хий. Тэгээ миний төлбөр сургуулийн төлбөр тэгэл над сар болгон 70,000 төгрөг цалин өгдөг гэсэн. Хойд их мөнгө үстэж. Бараг том хүн ч тийм цалин авдаггүй байсан байл үү. Батуулах махал надтай адилхан бараг тэгж авдаг байсан шүү. Батуул гарцгаа. Тийм. Манай сумын Батбаяр Асланлав надтай адилхан 70,000 төгрөг цалин авдаг байсан шүү дээ. Томчуудтай адилхан зэлэн. Тий. Тэгээд яг бид нэр сарын дундуур үлээ. Тэгээд яг хин баталдагцаа дуудж ирээ ширээн дээр жаа бэлэн мөнгө тавьж байгаа гар үсгэж болдог. Тэгээд хаа бөө баяр гараа. Юу хийх вэ тэр? Уу хоол идэнэ. Аа. Тэгээ манай сумын нэг 2 хүүхдийн шонхорт ирчихсэн. Нөгөө хоёртоо бильярд тоглоно. Өдөржингөө хоол идэн бильярд тоглоно. Ийм л юм. Өдөржингөө хоол идэл бильярд тоглохтлаа. За. Үнэтэй байлаа гэж 6,000 төгрөг мөрөглөлдөг.
одооч тэр үрч нэг ч 5 гол авч хүрэхгүй болсон шүү дээ. 5 зах дээр очиод яа тийм ба. Тийм л байсан шүү дээ. Тэгээд 7 онд нөө явуулсан. 15 настай явуулсан шүү дээ. Тэгээ Японд очиод ямар газар ер нь ямар хуу бэлтгэл сургууль хийж, ямар сургууль сурж ер нь ямар хуу байж байгаа дээр. Японд ч тэр одоо Японд тэр Гипу дайчи гэдэг сургууль төтгсөн. Тэгээ манайх чинь очиод нөгөө намайг чинь хичээл хийгээд би хичээл дурггүй шүү. Надтай ч нөгөө хичээл хийгээд тэргүй хичээлэл хийгээд бэлтгэл хийх байх шүү. Би бол барилчмаар сагтаад нөгөө идтэй үзгээл. Тэгээ нөгөө идэд ийлэхгүй яаж чад. Тэгээд бэлтгэл хийжэл унтаад өгнө. Нэг үсэг хар юмар их байхгүй шүү. Тэгэл унтаад өгнө. Тэгэл завсар заагаар нэг гар болно дуртаа дургаа. Би Япон тэр хираганаг хатаганаг гэж сурах гэж би 3 сар болсон юм шүү дээ. Зүгээр яг сурыг бол нэг өдөр хийчих юм шүү. Тэгээд өглөө бэлтгэл хийн өдөр хийн 2 хийн. Заримдаа 3 хийн. Тэр ч амар ачаалтай. Тэгээд нэг жоох өгч яа. Тэргээд идэхгүй юм тэгээд байнга унтчихдаг. Сарын дотор л би 77 хилтэй яваал. Сарын дотор л би 100 болсон шүү. Амар нэмсэн шүү дээ. Миний өндөр статын ид яваал 81 мэг болсон байсан шүү би. Жил болоход 81 болоод миний жим бол амар урд явсан. Яг сарын дотор 100 болсон. Манай сургуульч нөгөө Японд ч нөгөө жудогийн багийн тэмцээн их болно. За. Тэгээ манай сургуульч нь 10 хэдэн жилчлээ. Улсын аврагт ороогүй. Тэгээ нөгөө нэг ингээ яалж явдаг тэмцээн болдог байхгүй. Одоо би жив дээр барилтаал чамайг ялчвал дараагийн жүнтэй би ингээд барилтаа явчихдаг. Манай сургуульд юу байт юм. Яг тэр нөгөө дүүргийн авраг дээр аврагын төлөө гарч ирээд. Манай ихний 4 нөхөр нь юу яагаад манай 2 баг тэнцээд тэгээ багш бүгдийн дуудаад за хэнийг барилдуулах вэ яах. Тэгсэн нөгөөдөл нь дуурахгүй. За тэр нөхдөд чи барилдах байна гэж. Би дуртад дург заал гэдээс. Тэгсэн чи багш тэгт. За би чамайг хэрвээ энэ тэмцээнд ялаад манай баг ингээд манай сургууль багаараа улсын аврагт явахаар бол би ээж авцръя. За. Би яг одоо тэмцээнд дуусгаа очиод би урилгыг бичээд би зардал марлын дагаа би ээж авцарна. Би чамд амлаж юм. За. Тэгээд гараал нөгөөдөгтөө үзлээд. Тэгээд ялсан. Бүү юм болоо шүү дээ. Япончууд тэр улсын аврагт ороод медаль авахгүй сонир биш. Тэрэнд орхолж чухал байхгүй юу ер нь бол. Тэгээ гараад исэн багш таг дугаа яваад байдаг. Намайг ганцаархан манай бүгдийг автобусанд суулгаж явуулчихсан. Намайг машиндаа суулгаад. Таг дугаа яваад. Тэгээ сургууль дээр очиод өрөөндөө ороод нэг бичээд. Явъя. Тэгээ яваад бүр устчин манайхаас нэг 30 минут зайтай явдаг баха. Иммиграшн дээр очиод. За одоо урилгыг өгч, ээжиж урилгыг өгсөн. Би чамд амласнаа биелсэн шүү. Тэгээ манай 14 хоногийн дараа манай ээж ирчихсэн. Сайхан байсан. Тэгээд манай ээжсэнтэй нөгөө хэл мэдэхгүй тэгээд таг дандаа сум дээр л байсан юм чи юу юм. Нэртэй дээр болоод хурдны халтарыг суулгаа явуулсан байна шүү. Ээж нь одоо хаана очих байх юм болоо гэж яваад хэсгээд байна. Тэгээ нөгөө хурдны халтарыг чи ядж хад нэг 2 минут уу 3 минут зогсдог. Тэгээ яг тэр хооронд л амжиж орж авахгүй тэгээд цааш нь явчихсан. Тэгээд цаг бол цаг гоё юм дээр байна. Тэгээд сайхан ээжтэйгээ тэгс нэг Японыг үзчихээд та. Би өөрөө чи хамгийн анх 2012 онд Баян онгор аймагт тэр олимпийн жил Баян онгорын баг олимпиад болж исэн шин. Тий. Тэн дээр харж исэн. Нэг тийм том халзан толгойтой гуйланд үнс шиг сайхан залуу тэнд барилдаал. Жудаа өхөрөө барилдаа төрүүлсэн. Тэгээд нөгөө нэг би тэгэхэд анх сэтгүүлч болсон ингээд нэг анх удаа томилтоор явж үзчихсэн. Тэгээ яриа авсан чихгүй би чөлөөтөр одоо анх удаа барилдаж үзээ төрүүлчлээ жодоогоороо бас төрүүлсэн. Гицээ ингээд зогсчихсэн. Тэгээд үндэсний өхөрөө болохоор нэг сумын зан билүүтэй нэг шүвгийн 8 чөлөө бас үлдсэн ингээд хөөрхөн амжилт үзүүлсэн. Ингээд зогсчихсэн. Тэгээ тэр үеэс л ингээд өөрөө чинь том залан төрөх байхтаа л гэж боддог байсан. Тэгсэн нэг хэсэг ингээд сэрэг мэрэгт яваад орсороггүй болсон байсан. Тэр чинь тэгээд сонь шүү дээ. Би
12-нд ирээ сумын зам болоод Аа. сумдаа төрүүлээ. Тэгээ манай сум чинь бас 5-6 жил яг өөрөө сумын хүн төрүүлээгүй энэ ч гэдэг бол 7-8 жил шүү. Тийм биш. Тэгээ сум төрүүлээд тэгээ тэр жил чинь бас хамгийн гоё дурсамжтай юм. Манай нөгөө залгаа сум жаргалантай болоод. За. Жаргалантай 70 жилийн болдог. Баталд орцоо марцаа одоо их эрдэнэ хөө начин ийм хотх манай Бат хоёр хамгач чинь амар том хөвчүүд байлаа шүү дээ. Гойтой бүгдөрөө аймгийн аслан Баталд гарцаа болцсон байсан. Тэгээ би 4 даваад Баталд орцоо намайг 5-ын даваад Баталд орцоо хайчихсан байхгүй. Фүү за. Тийм. Ууч мэдхгүй л байсан юм шиг тэгэл. Аа. Гараа давхар ачаал буцаага дутуудаа ингээд чирээд тэгээд давцсан. Тэгээд шүүгийн дөрөвдүүлээд би хотод очсон. Би тэр нэг тоног бол бараг нойр өрөөгүй. Гарцаа хийцтэй. Амар том цолтойг байц. Бөөн орон. Амар их наваагч зүрх шүтсэн юм байлаа шүү дээ. Аа. Тухайд бол зэрэгт явсан шалтгаан ч бас их сонин шүү дээ. За. Юу нэг сахилахгүй бол. Тэгээ манай аав өнгөрцөө байсан. Тэр нөгөө нэг эцэг хүний толгойд мөж яахад дураараа айдлага зүг. Юу нэг жоохон буруу дэше явчих гадаас юм байгаа л та. Аа. Үйдэнгийнхэнтэйгээ сайхан даривчих гад байдаг ч юм уу. Ер нь нэг жоохон дарагдахгүй юм байг болоод байна шүү дээ. Тэгээд 13 оны 5 сард манай ээж бүрэн төлөлтөд ороод. Аа. Тэгээд Солонгос явсан байхгүй. Аа. Тэгээд тэр оронд бодсон юм л. За би ер нь яг юу хийх гэдэг вэ? Ямар зорилго одоо ямар зорилгогүй болсон. Сум дээр байгаад байдаг. Аа. Юу нэг гэдэг. Истэсээ төгөөс нэг сумын наадам гэсэн юм байгаад байдаг. Аа. Тэгээ би наадамнаар барилдаад 13 оных наадамд барилдаад дахиад төрүүлдэг байхгүй сумдаа. Тэгчээд ч одоо цэргээс ирцүү үуч. үгүй явах гадгаа ш зэрэг. Аа. Тэгээ 8 сард нэрээд тэгээ буцаа явуулдаг ш. Аа. Тэгээ тэр байгуур нь энэ жилээг явуулсан ш. Цэрэгт явах. Тий. Энд яж байгаа л нааш ирсэн бэлтгэдэг ирсэн байсан. Аа. Тэгсэн чинь өндөр цэрэг татлаг болж байгаа гэж байна. Тэгээ сумдаа цэрэг татлагт орохсон чинь сумынхаас гоцорсон байсан. Сумынхаас гоцорсон байгаад наар нь үлзийтээр очиод бууж ягаад ороод тэгээ тэнцчлээ. Тэгээд хотод энэ 13 дээр ч нөгөө дамжингаар орж ийна шавдаг. Тэгээ 13 дээр дамжингаар ороод дахиад камисанд орсон чи тэнцэхгүй гэдэг нөгөө. Яагаад тэнцдэггүй? Чиний би хаа ингээ бүх юм чинь болж чи наад хоёр чихний чи ингээс орохож болохгүй. Тийм байсан юм. Тий. Гүй чи би зүгээр минь зүгээр та намайг явуулаад өгч өгдөг. Би гуугаа. Явуулдаг. Тэгээ манай аймагт цэргээс таванд урантаа жаргал сайхан гэж байсан. Тэгээ жаргал сайхангууд орчих гуугаад. Хадаа намайг явуулаад өгч өгдөг. Ганц л гооч. За хаах нь ороод гуугаад үзье. Тэгээд тэнцээд. Аа. Тэгээ 32 дэс аахгүй. Тэгээд зэрэгт чинь тэгээд аав юу гэдэг хүмүүс хэлгээл. Тэгэд ер нь бол сайхан төлөвшөл суусан. Тэгээ ер нь гайг болс гэж бодсон шүү дээ. Яг ч тавгүй шүрч төлсөн та. Тэгэл цэргээс ирэл ерөнхийдөө бүх юм бэлтгэлээ эрчимтэй хийсэн. Би яг 10 сарын 13-нд халагдсан. За. Тэгээд 10 сарын 13-нд халагдаад 15-нд сумын зам болчихсон. Сумын зааны байлтан болчихсон. Аа за. Тэгээ би 3-5-4-5 наранга жамбалд байсан. Тэгээд би юуснаа бэлтгэл тастаагүй шүү дээ. Гэртээ ч хөдөг ирдгооч яваагүй. Тэгэл нэг 3-4 жил барилдаад улсын саланд хүрсэн юм шүү дээ ер нь бол тийм. Тэр жил чинь би юусэн бэлтгэл тастаагүй шүү дээ. Тийм үү. Яг 15 сумын занд барилдаад маргааш тааш хийсэн. Тэгэл би нэгс бэлтгэл тастаагүй. Би сумын зан төрүүлнэ гэдэг тэр жил чинь тэгж тавьчихсан. Сумын зан төрүүлэх чинь гоё байсан шүү дээ. Тэр манай хүүхэн бүгд төрүүлсэн. Би яагаад төрүүлдэг вэ? Тэгж явсараа сумын зан төрүүлсэн шүү дээ. Төрүүлсэн. Хамгийн сүүлийн хаалтан дээр. Тий, хаалтан дээр 15 оны сумын заануудын хаалтанд төрүүлээл. Тэгээд тэрнийхээ ард дээр нь сумын цэргийн ачмалсан. Маргааш нь болчихсон. Тэгээ 2016 оны бүх цэргийн баярын наадамд
төрүүл цэргийн арслан гэдэг одоо сайхан цол хүрч байлаа. Тэгээ хоёул тэр нэг цэргийн арслан болж ийс одоо бичлэгч энэ дээр нэг харах уу. За. За одоо 6-гийн даваанд барилдан дээр нь бас Эренбэнд бол өөрчлөлт орж байгаа. Шууд гэнэ сойруулж гадатсан да. Баянгар аймгийн Загс Мариат их богд дэвжэний бохо цэргийн дэшин даштерчин зэрэн догт аймгийн урд сарсан ган уйгаар тав шөвгөрлөө. За баруун талдан давхар тоглоо. Баянгар аймгийн Загс Мариат Хилчин спорт орооны бөх цэргийн дэшин даштерчин зэрэн догт аймгийн урд сарсан жаргал уйраар 6 давжиг шөвгийн дөрвшил гарч үлдлээ. Сэргийн харцаг золны болцлыг ангалаа. Урд сарсан Мөнгөнбаатар цагдаагийн ерөнхий газрын хүч спорт орооны бөхөө Сэргийн дэшин сэрэн догтхыг амлсан. За барилдэлгүй шууд эдэг үсэн тайлаад өгч байгаа юм болоо та. За энэ хөө цагдаагийн ерөнхий газрын хүч спорт орооны бөхөө Сэргийн дэшин сэрэн догтхоо Сэргийн заан золны болцлыг ангалаа. Баянгар аймгийн Загс Мариат цагдаагийн ерөнхий газрын хүч спорт орооны бөх Сэргийн дэшин даштержийн сэрэн догтхнаар төрөө үзүүрүүл алдахаар гарч ирлээ. Давуулаа бараад бас ингэж бод хутгачих үедээ давхарчлаа. За одоо нэрээс нүдэд арчлаа да. Сэргийн дэчин сэрэн догт. За мөн эгзэгтэй даваанд барилдаж байгаа юм тун их гоомоо юм хийлгээтэй. Ташаанда гүрэн давж давхар ачих гэдэг өөрөнд даасангуу төрүүлээд өвдгөлчлөө. Нэрхэн мөндөд үзэгчтэй 2016 оны бүх цэргийн баяр наадмын төрөө бөхөр Баянгар аймгийн Загс Мариат цагдаагийн ерөнхий газрын хүч спорт орооны бөх цэргийн дэчин даштержийн цэрэн догтохо 8 даван төрүүлж цэргийн арсан цолны болцлыг ангалаа. Аранга аймгийн Цэнкэрс Мариат Хилийн цэргийн техник 198 дугаар анги Эрэл тим бэсгэн Бааны өх аймгийн арсан Мегмарын Баатарч 7 даван үзүүллээ. Одоо би энэ дээр нэг юм онцолж ярмаар санагдаад байна л да. 7-гийн даваанд энэ Мөнгөнбаатар хоттой харилцсан байна л да. Яг хүмүүс их юм ярьдیں۔ Хараас нь ороод нарай ийцээ. Мөнгөнбаатар аслан гэвтүүлсэн гэл ингээл. Аа. Тэгээ нөгөөдгөө байрдах дургуу ингээд илэг үсээ тайлаад өгцөн мөхцөн чигчих шиг. Тэгээ болоо юм яриад байд. Энэ дээр бол одоо ихэн адягуун чинь тэгээд энэ Мөнгөнбаатар ч гэсэн өөрөө энэ хоёр бол энэ хоёрын өөрсдийн шийдвэр байсан байхгүй юу? Аа. Тухайд намайг авцсан байсан. Тэгээд адягуун чинь тэгжсэн юм байл л да тухайд. За чи Мөнгөнбаатараа залуу хөх дэмжчихээ. Аа. Ямар буруу зүрх юм хийх гэж байгаа биш. Энэ залуу хөхийг дэмжиж заан болгож байгаа. Тэгээ Мөнгөнбаатар ч гэсэн өөрөө юу ч хэлэхгүй дугаараа авчихсан гэсэн. Би бол сүүлд нэг л сонссон. Тэгээ гараад би бол яг үндэ газар ажиж сон Мөнгөнбаатар гарч байгаа юм да. Эвгүй штэ. Тэгээ гараад илүүсээ тайлцсан би гайхчихсан тийм. Юу болоод байна гэлээ? Юу болоод яац юм бол та. Тэгээ хамгийн том дэмжлэг болж исэн тухайд бол энэ дээр болоод Мөнгөнбаатар гарцсан шүү. Энэ дээр бол их гоё байсан шүү дээ. Тэгээд би өдөр түрүүнд энэнийхээ өвчөөс тийм гоё нэрвүү сайхан барилцсан байх гэж бодсон шүү дээ. Тийм үү? Тий. Тэр нь Бадарч гард дээр яаж барилдгийг бодсон. Би Бадарч ч өмнө нэг хайцсан байсан юм аа. Нөгөө юун дээр Наврозы барилтаа аймаг зэргийн цолтой хөвчүүдийн барилтаа нар. Биш давхар ачаад дүүгэрж байгаа давхар ачдаг лүү. Давхар ачаад яайцээ. Тэгээд гайгүй юм байлээ. Дотор тиймэрхүү бодцсон байж байгаа л яг тэр үгээрээ хараад барилсан. Өдөр залуу улсын арслангаар 5 давж Монгол улсын начин цолыг хүртсэн тийм ээ. За хоёул тэр 2018 оны наадмын 4-5 давааны бичлэгийг нэг хараадах байна тэр. За цэргийн ирсэн зэрэндэг тулсын ирсэн бүрөндөгсөй зүүн талдан сугтаа бариад авлаа. Холоос давхар тогтоод дутуудлаа. Давхарчлаа. Тавлаа. За өнөхөр зөрөгтэй бас сайхан барилтлаа та.
Баянгар аймгийн Загас нарийн зэвсэгчний 339 дуурайн алдрын спортын орон хонгор нутаг дэвчээний мөх зэргийн ирсэн Дашторжийн Зэрэндөгт улсын ирсэн бүрэн төгсөөр давж Монгол улсын начин цолны улсыг ангалаа. За өөрийнхөө барьцаанд бол зоригтой хүрсэн тэндээсэн залуу болж стацтай нь хийж давлаа. За 2016 оны бүх цэргийн баяр наадамд төрүүлж цэргийн ирсэн цолыг өртөж байсан 2018 оны Монгол төрийн баяр наадамд улсын ирсэн бүрэн төгсөөр давж Монгол улсын начин цолны улсыг ангалаа. За Баянгар аймгаас улсын цолтой өгтөрөд байна. Өвсгөл аймгаас Монгол улсын цолтой өгтөрсөн. 68 оны барилдаан ийм болж иж. Дөрвийн даваанд одоо бас Монгол улсын гард Батэрдэн гэдэг хүнийг одоо дүүгэрдээд хийчихсэн юм шиг. Дөрвийн даваан дээр чинь би гонжигдон парти барилдахаар амар юу гэдэг. Гонжигдон парти зурчихлээ гэж бодсон юм даа. Тэгээд Батэрдэн артад харчлаа гэхэд би яаж юм хайна гэдэгт бол би итгэлтэй байсан. Яг үл нөгөө барилдаан таардаг байхгүй. Барилдаан таарахгүй үнтэй ч хийж юм шүү дээ. Тэгээд тэр жил би өөрөө ер нь бол нэг тийм цолмол аавч гэж бодож байгаагүй шүү дээ. Тийм. Бэртэлтэй байсан. Тэгээд бэлтгэл хийгээгүй. Нөгөө булчингийн бод цадарсан тий. Тэгээд дөрвийн даваанд авцсан 5 дээр бүрэн төгс авраг авцсан. Тэгээ нэг дөрвийн даваан дээр нэг юм болсон юм аа. Яас сэрийг нэрэж яах вэ? Тэгээ би нэг амар гадаа бүр шар өдөө би гадаа уйлаа суудсан байхгүй. За. Машин дотор. Тэгээ нөгөө дөрвийн даваа дуусгаа бүгдийг гаргачихсан шүү дээ. Тий. Бүгдийг гаргачих. Тэгээ би машин дотор шараадлаа. Уур. Бачарт. Тэгээ лам аваад зарлаа. Biz навгч бүр тэр дээгүүр авчин гэж бодоог. Тэгтээ ямар ч байсан нэг заамаа цаавал авах байх тий. Тэгээ бүрдүгс аврагчлаа. Бүрдүгс авлаа. Тэгсэн чинь нэг хүмүүс зарим нэг хүмүүс нь харсан. Бүрдүгс авраг авчлаа. Бүрдүгс авчлаа гэж үлээд байгаа л гэж утсан юм шиг байна. Ойлж их чаарч. Би гадаа нь шал өөр юм утсан байгаа даа шүү дээ. Тэгээд зүгөөрөө алхаж ирсэн чинь. Би гарч ирэл ерөөсөө мангар итгэвчтэй байсан юм. Урд нь би 2 унцсан байсан байхгүй бүх өргөнд. Дандаа төрүүлж чи сугдангууд зүрэл алхацдаг. Ерөөсөө ингэ төрүүл сугдаж болохгүй юм байна. Уцтээс интлаад авалж аваад ингэж авах нь зөв юм байна гэдэг юм тавсан. Тэгээ нэг оршин юмыг дахиж хүн орж ирнэ гэж боддгоо юм байна шүү дээ. Ерөөсөө яагаад чи өөрөө ч гэсэн тэгдэг байхгүй. Тэгэл ихнийх дээр очижсэн. Ачсан. Тэгэл ямар ч лээс нэг тог төрөөл миний малгай малгайгаа барьж авалгүй ч санаад байгаа. Тэгэл уйлжтлээ шүү дээ. Тэгэл гүйж очил тогны өмнө өсөрч нэгдийгэл бос бууж сагс соож нөлөмсөө шударчаал тэгэл буцаж гүйж ирэл нөлөмсөө харчаал. Тэгээд яалтчгүй өөрийн мэдлгүй л юм бол. Мэдээж одоо улсныг бүү асууж. Гэхдээ одоо энэ баярлаад уйлж байгаа хүнээс асуухад бол яах вэ? Яг тэр уйлж их мөчтөд нэг юу бодогдож юм тийм ээ. Юу л тэгээд тухайн үед бодож исэн юм одоо яг тэр үед бол мэдэхгүй. Тэгвэл ямар ч лээсэн үлд нь бол би ямар ч лээсэн ингэж байжсан аав хоёр байсан харсан бол байсан л гэж бодсон. Ээж хоёр нь хоёлаа бурхан болцсон байсан тийм. Тийм л юм бодож исэн. Тэрээс өөр бол одоо нэг тийм яг тухайн үед бол тийм мэдэхгүй. Ямар ч лээсэн тийм хүний тийм мэдрэмж гэдэг юм л алдагдсан юм л шүү. Тийм начин болсныхаа дараа нэг ярилцлага өгтөд өгсөн байсан шүү дээ. Начин болцсон онжууд ингээл бүгдээрээ ээж авруугаа салгаал яриад ингээл баяр хүргэсэн. Манай ээж хоёр л байгаагүй би л ганцаар ярьж чадаагүй тэгэл. Тэр чинь Монгол юм билээ шүү дээ. Би бол тухайд хин дүү залгаж би юу гэж хэлэх вүлээ би ярих болдог шнэ. Тэгээ би малчин телевизэн жаа харуул залгажсан байхгүй. Тэгсэн чинь жаа хуулаад хурд юуны энэ Жапон тавны уралд төрөдсөн шүү дээ. Би гадаа ганцаараа гараа суудсан яах юм бэ? Харих уу яах уу гэж суудсан. Тэгээ жаа хийчихсэн тэр. Хамгийн дөрөв би жаа харуул залгасан баг. Тэгээ 6-гийн даваанд
хэнтэй дунаад. Нутгийн бүх одоо үеийнгийн залбаа харцагтайгаа хоёлоо одоо улсын салны болцлон гацсан 2-6-гийн дунаад. Зүгээр тэн дээр их хариуцлагагүй барилдаа хийсэн үү? Одоо цолондоо бас хандсан байсан уу? Тэг яасан? Тэг тийм хүчийг гаргаж барилдаж чадлаггүй л унсан шүү дээ. Ах тэгэл энэ хандсан гэл ингээд хүмүүс ямар доторч үзээгүй мэдгүй. Би өмнөх барилдаанууд дээр ч юм бол тийм амар өндөө хүн муутахаар зуурхаар хялахаар барилдаа хийгээгүй байхгүй. Өмнөх барилдаанууд бүгдэн дээр нь. Тэгээд золбооч өөрөө их тэп өндөртөө хүн. Ажиллагаа сайтай хүн. Би золбооч зуурцсан шүү дээ. Тийм үү. Би ямар ч тийм мэдрэмжгүй болчихсон шүү дээ ерөөсөө. Тэрийг удаагүй үзтий гэж байна. Тэгээд чинь хөр гуучж байгаа шүү дээ. Тэгээд тэр дундуур нэг садаал явах гэхээр бол бараас дуураад ингээд татаад. Тэр би бол яг нөгөө бэлтгэл хийгээгүй л юу гарч байгаа л тэн дээр чаа. Таг зуураад тий. Тэгээд зуураад ерөөсөө зүгээр нэг амт болно мал болно гэж хэлгээл. Тэгэл очиж ш. Тэгэл амирхан ингээд атлах гэдэг яаж байгаа ш. Тий. Тийм байсан. За тэгээд тэр улсын цол хүртсэн дараа жилийнхээ наадамд бол одоо мөн сайхан барилдсан да тийм ээ. Одоо 4-5-аад 5-ын даваанд хангаа харцгаад одоо барьтаа хүчтэй энэ цагийн одоо хамгийн л өнгөнд хүн шүүд. Тэр үнтэй таарж барилдаад. Тэгээ та хоёрын барилдаа ч бас их сонирн болдог шүү дээ. Өөрөө толгойг нь уургалаад дарцсан байж хангаа харцаа гарахгүй барьтаа сэжил тэндээс овсгөл ганцхан гараад ирсэн. Гарч ирээл өөрөө чинь алсын шуудаг аваад тэр чигтэн цааш нь түрээл дайрахад одоо хатсан гэх одоо хүмүүрсэн ч их нэг тийм маягийн их хийгээл тэнд өнгөрсөн. Тэгээд одоо та хоёрын барилдаа ер нь тэр барилдааныг дурсаад ярив. Ноднингийн нэг өрөн дөгсөйг ачдаг шиг бас аччих магадгүй юм зайлаад ачаа ирнэ гэдгийг бол хангай бол дээд зэргээр л мэдж явах учиртай. Сабарон гартаран давуулаа бариад авсан. За толгойг нь уруулаад дараа бариад авсан байна. Улсын элчин зэрэмдэгт улсын харцаг хангайг баруун гартаран за баруун талдан давуулсан. За ингэж гол ачих үедээ цогтон сэжээ түрээд хоолоо. Барилдааны төгсгөл бол дагуулад мушгсан. Улсын харцаг хангай улсын элчин зэрэмдэгт хоёрын барилдааныг одоо удаашруулсан байдлаас харуулах гэж явах шиг байна. Зэрэмдэгт хана чингэхтэй бол өөрөө их сайхан зоримог сайхан барьсандаа өрсөн. Эндээс нь сугантан сэжээд алсын шуудганы барьсанд өрсөн. Баруун талдааныг ачих гээд дутуулсан дагуулад одоо эндээс бол хөмөр орсон. Гараараа толоод одоо баруун талдаа давуулсан барьсанс хөмөрсөн. Хөмөрөд одоо яаж тохиолдож байд гэдэг нь Добби хэрэгтэй хангааг хайцсан тий. Тэгээд стовчлаа. Би хангааг урд нь хайжсэн. Урд нь одоо алтан бүстэй хайжсэн. Цэргийн наадмын ноог цэргийн наадам төрүүлдэгчлээ би хангаа үтээр хоёр дээр таарчсан шүү дээ. Тийм байсан юм л тий. Тэгвэл одоо хангааг дээр юу гэж хэлэх юм бэ? Тухайн үед бол надад бол их л бяртаа санагдсан. Би тэгээд домброо таарсан бол би нэг ямар ч нэг ер нь гарахгүй гэж үзэндээ. Тий. Үнийг. Тэгэдэнд дорос гарласан шүү дээ. Тэ ганцхан сэжил гарсан. Тэгээд суурин дээр өргөө тавьсан бид нар дороод унах шүү дээ. Хөөдгөл уруу басан баг. Би бол их л удаад тий. Тэгэхээр зүгээр яг тэр мэхвэл өөрийн чинь одоо тэр ч биш өмнөх жилийн 5-ын давааг давуулдаг энэ давхар ачиж байгаа одоо тэр хангаа харцагтай барилж байгаа энэ мэхүүд бол зүгээр тэр Япон явж нэг жудогийн сургуульд хэдэн жил сурсны жудоо бүх барилдсан нэг авьяал гарсан уу? Ер нь тийм шүү дээ ерөөсөө. Одоо ч би ингээд яг үндэсний бүх юм багш их байхгүй ш надаа. Юу тэрүүл дээр 100 дээр жудогийн мэдрэмж л баг. Жудогийнхан жудоогоор барилдаж байгаа хүмүүс давхар ачихгүй хүмүүрхгүй хүмүүс хааж байхгүй. Яг л рефлексээр л явж ямар ч нөхцөл унжсэн ч байсан тэр ямар ч л хөл явал унах тал. Тэр бол тэгээд тэн дээр бол миний хувьд бол их л гоё мэдэрсэн л байл та. Тэ. Тэгээ онцгой домгарт одоо хамгийн барилдахад эвгүй бити таарчаасаа гэж боддог чинь. Тэгээд 6-гийн даваанд дараа нь онцгой домгарт амлж ав барилдаад хайсдаг. Гэтэ одоо тэгээд нөгөө л нэг за яанда гэдэг сэтгэл зүгээрээ барилдчаад унчгүй. Үнэхээр л одоо гартис гайг байсан юм аа. Гарсан чинь нэг тийм дошхи юмгүй гайг байна. Золгоо барилж байна.
Бид болгоод мордохыг мэдчихлээсэн л та. Тэгэл хүн мэдсэн ч гэсэн тэгэл хүнээс сурцсан юм бол сурцсан л гэдэг юм л. Шахад талаараа мартчихдаг. Гайхалт. Тэгээд яахад. Хоёлээсэн. Тэгэл тэр наадмаас хойш нөгөөдөг дуулан хоёулын өмнөх ярьцсан асуудал одоо таад яах вэ? Даач одоо тэгээд Болоод өнгөрсөн. Одоо тэгээд тэрнээс хойш ирэх мэрхээ асуулаа, чимгээ авраалгадаг шийтгэлээ бүрэн гүйцэтгэж эхлэе. Одоо тэгээд олон түмэн үзэгчд өөрөө чинь сайхан барилдах байх гэд хүлээж ийн. Хизээ гарч ирж барилдахын гэсэн бас жоохон бэртэлтэй байгаа юм байна. Тэгээд одоо энэ бэртэл гэмтлээ түргхэн шиг идгээгээд эргээд бас тийм ээ. Хураалгасан чимгээ авахын төлөө дахиад цаашаа начин гэдэг сайхан сулаа ахиулахын төлөө хонгорон дутгаа хоталтаяар дуурсахын төлөө олон жил барилдах байх гэж бодож байна. Тэгээд энэ 101 жилийнхаа хойд сайхан дараа ирээдүйд нь сайхан байрлал наадаж Монгол томны олон жил байрлуулж яваарай л гэж хэлээ да. за баярлалаа тэгээд. Өөрчн гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Энэ сайхан төлөвлөлт оролцуулсан нийт хүмүүстээ бүгдэнд их баярлалаа. За ингээд нүгээрээ нэвтрүүлгийн маань ээлж дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн дур шамт байсан эрхэм үзэгчдтэй баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.